За ингээд манай өнөөдрийн Альба подкастын 3 дахь дугаарт Хэрлэн дүү маань оролцож байна. За тэгээ Хэрлэнгээ танилцуулахад Хэрлэн маань бодибилдингийн залуучуудын дэлхийн аваргын алтан медальтай, мөн Азийн аваргын хүрэл медальтай, залуучуудын улсын 4 удаагийн аварга, мөн насан туршидтын 80 кг-ийн аварга, мөн классик ангиллын бас авраг ийм мундаг залуу өнөөдөр оролцож байна. Тэгээ Хэрлэндээ бас өдрийн мэнд хүргэе, орой мэнд хүргэе. За, орой мэндэ гоё подкастнда үрж оролцуулж байгаад баярлалаа. За тэгээд бас Хэрлэн маань бас мэдхгүй хүмүүс байж магадгүй. Тэгээ Хэрлэн бас өөрийгөө бас хосгочд танилцуулаач. За, тэгээ намайг Хэрлэн гэдэг одоо 22 настай. Одоо 2 дахь их сургуультай суралцж байгаа. Дотоод хэргийн их сургуульд нэгдээ нэмэх нэг хөтөлбөрөөр энэ жил эсэлтээр ороод одоо суралцж байгаа. Бас сонсогч. Тэгээд хажуугаар нь одоо хобби гэх юм бол бодибилдингийн спортоор баггүй амжилт гаргаад ингээд хичээллээд явж байгаа юм. Шинэ залуу үеийн төлөөлөл байна. За, Хэрлэн маань анх бодибилдингийн спортод анх хэдэн онд орж исэн бэ? 2014 үү 15? 2016 оны 1 сарын 11-нд л хамгийн анх зааланд ороод төлж исэн өдөр. Аха. Анх Чирэг Монгол клуб дээр хичээлж эхэлж исэн тий. Тийштэй. Тэгэл ах нартайгаа танилцаал. Тэгэл цог бэлтгэл хийгээл их сайхан дурсамж байдаг бидэнд. Тий. Одоо бид эдийн донд. Анх би ингээд та хэдийг орж ирэхэд Огийн итгэл тэгээд чи тэгэл би ч бас нэг бэлтгэл хийдэг. Тэгэл та чи нэг усны өрөө орохоор инээлээ нэг бөө юм болдгоо ш тий. Орлоо чарлаа тэгээ би чи дотроо энэ чи одоо яар талхилсан нөхдүүд ороод ирсэн бэ гэд бас нэг тийм байс. Тэгээ сүүлдээ танилцаад тэгээ айгуу гоё найзал нөхөрлөө тэгээ ах トゥ нар болоод тэгээ яг тэр түүх бол 2016 оноос эхэлж исэн байна. Тэгээд анх бол Хэрлэн ингээд харж байхад ер нь айгүй тийм арцгар орж ирж исэн тий. Тэгээд бас нэлээд жим багтай тэгж орж исэн. Тэгээд удалгүй тэмцээнд орох шийдвэр гараад Хэрлэн тэмцээнд орсон. Анхныхаа тэмцээний талаар яриач. Тийм би ер нь нөгөө нэг хүүхэд байхасаа л спортоор хичээлдэг, чөлөө төхөөр барилддаг байсан. Тэгээд нуруундаа бэртэл аваад баг 2 жил гарan ерөөсөө ямар ч бэлтгэл сургалт хийхгүй байжгаад тэгээд 2 найзтайгаа нийлээд фитнесээр хичээлэхээр шийдээд тэгээд хичээлсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө турникддаг, тэгээд бүхэнчлээ төрөлдөөнөр хичээлдэг, сууртай тийм биетэй, арзгаар төрлийн биетэй байсан болохоор тэмцээнд ороод чи өөрийгөө нэг сорий гэсэн зорилгоор хамгийн анх 2016 оны 4 сард болж исэн хотын аврах дагуутайгаа орж исэн шорттой ангилалд. Хотын аврах тад орлоо. Гүү штэ хамтарж исэн штэ. Тэглөө. Тэгсэн штэ. Тэгээд хотын аврахтаа орж мустаад. Тийм тэгээ үргэлжлүүлээд нэг сар гарны дараа баха. Улсын авраг болоод. Аха. Тэгээд улсын аврагаас анх 168 хүртэлх өндрийн шорттой ангилалд анх хүрэл медаль авч исэн. Тий. Би яг санаж байна. Хотын авраг дуусаад Наба орсон, баг би баг орлоо ялаа. Тэгээд хэдүүлээ нэг зааланд нэг цуглаад тэгээ Хэрлээ угаасаа ер нь жоохон шарттай л та. Би одоо дахиж бэлтэж байгаа жинхэнэ хаална гэдэг. Яг тэр садал дээр нэг суугаад ярьжсэн одоо яг санаж байна. Тэгээд яхаа нөгөө доотлол нь хөддөг сандал дэвдэрсэн тий. Тэр дээр сууц одоо би яг ална гэд ингэ байжсэн санаж байна. Тэгээд тэрнээс хойш бол одоо би ингээд Хэрлэн хараад хахад бол яг ингээд Монголын бодибилдингийн спортын түүхэнд яг ийм залуудаа ийм амжилт гаргасан тамир чи миний бодлоор бол байхгүй бах гэж бодож байна. Тэгээд сүүлийн бол 4 жил дараалаад залуучдын авраг болсон байгаа тий. Хэрлэн бол тий 17 оноос хойш ер нь тасралтгүй төрүүлсэн. Тий. Тэгээд одоо Хэрлэнгийн одоо нууц юу вэ? Одоо бүгд л адилхан чамаас өмнө эхэлж исэн хүмүүс ч байгаа. Тэгээ чамтай адилхан эхэлсэн найзууд болон ах нар ч бас байгаа. Тэгээд яг чиний амжилтын нууц яг юунд байгаа тань? Яаж бусдаас ингэж илүү байж гин? Тэр талаараа хуваалцвал.
Ерөөсөө л зүгээр л яг миний бодлоор бол амжилтын нууц гэж бол яг зүгээр хүмүүс айгүй нууцтай байдаг юм хувийн төлөвлөгөөтэй байдаг л гэж боддог бах. Гэтэ яг миний бодлоор бол хувийн нууц гэдэг маань бол зүгээр л ил харагдах энгийн юм дээр л байдаг гэж үздэг. Нэгсэндээ тууштай байдлаас нэгдүгээр шалтгаална, хоёрдугаар тухайн тэр спорттой тэр зорж байгаа юмдаа хэр ихтгэл үнэмшилтэй сэтгэл гаргаж тэрэндээ одоо ингээд тууштай явж чинь тэр нь л яг амжилтын нууцны юм болов гэж үздэг шүү дээ. Тий. Тэр тэрнгээрээ байнга амьсгалж тий. Тэр нус. Тэгээ чиний хувьд бол нэг генетик гэж юм байна гэж боддгоо чи өөр юу гэж боддог вэ? Яг одоогийн нөхцөл байдлаар бол яг өөрийгөө дүгнж байгаа дүгнэлт бол яг генетик байгаа л гэж үзэж байгаа л да өөрийгөө. Яг бусдаасаа илүү нэг тийм нэмгэн том булчинтай байна. Одоо хурдцтай томорж ийн. Тэгээ нөгөө нэг тэмцээн дуусны дараа булчин алдалтанд энгийн хүмүүсийг бол арай бага байна. Нилээн сайн биендээ авч үлдчихээн нөгөө булчингаа. Эхлэл нөгөө нэг бодибилдингийн тамирчид тохиолдог зүйл нь бол тэмцээний дараа нэг уналтанд ордон штэ. Бүр нэг тураад бүр нэг хийхээс ч бүр нэг залах үрэл болоо тий. Яг тэр тал дээрээ бол миний булчин бол жоохон ерөнхийдөө унна. Гэхдээ яг тэр тэмцээний оргил форм дээр байхгүй ч гэсэн бага хэмжээнд унна. Тэгээд одоо бусад адилхан тамирчдыгаа бол маш бага л ундаг гэж боддtiin би өөрийгөө. Гэхдээ тэр бол яг байнга би битгэлээ идгэлдээ тогтмол ерөөсөө одоо жилийн 365 хоногийн баг 365 хоногт хийх ч юм уу. Тэгээд нэг 101 хөдөө гадаа явал нэг 12 хоног л явна. Тэгэл бус үедээ бол байнга л бэлтгэлээ хийхийг боддог. Тийм тэрэндээ ч бас чанар одоо нэг чанартай булчин гэж байдаг штэ. Тийм булчин гэл одоо олж авч байгаа л гэж боддог л та өөрийгөө. Тэгээд ер нь бол хэрлэнгийн гэр бүл бол аягүй сайн дэмждэг тий. Тэгээд бас яагаад анх бас чамааг ингээд чөлөөт бүхий спортоор хичээлүүлэх болов өөрөө сонирхоод орж ирсэн нь эсвэл гэр бүлээс ч за миний хүн нэг ийм спортоор хичээлэх гээд оруулж ирсэн нь бас чөлөөт бөхөөр гаргаж ирсэн амжилтууд яг чөлөөт бүх болон энэ бодибилдингийн спорт хоорондоо яг ямар ялгаатай санагдаж байна одоо бодоход? Ер нь л би нэг хүүхдтэй байхын л бүр нэг тийм генетиктэй хүүхдүүд штэ нэг сахилахгүй нэг юм өсөрж орчих гол байдаг хөдөлгөөнтэй. Ер нь хүүхдтэй байхын л тийм хүүхд байсан. Тэгэл манай аавч юу барилдуулъя гээл яг би өөрөө л баг сонирхлоор бол барилдсан л та. Тэгээд маа найзууд би ч нөө дандаа өөрөөсөө дээшээгээ баг 3 4 дээшээгээ найзууд байдаг. Маа найзууд надаас ах. Тэгээ маа найзууд ч барилдаад эхэлсэн байсан. Тэгэл хүүхд байхдаа би нөө 28 кг-аас эхэлтийн чөлөө төхийн хамгийн бага чин өсвөрийн. За. Тийм тэгээ бүр тийм бага чинтэй 28 кг-тай байхаас ахуулаад барилдсан. Тэгээд яг үнэх амар сүртэй олон улсын Аз дэлхийн улсын авармааргаас бол медаль бол харахаа чадаагүй. Яг тэр үедээ яг одооных шиг энэ бодибилдингийн спортын шиг юмыг ойлгоод ингээд амжилтыг одоо авахын тулд яаж хөдөлмөрлөдөг үү гэдгийг ойлгосон байсан бол тухайд бас өөр амжилт гарах байсан байх. Бас нэг тууштай байх байсан байх. Тэр үед нэг хүүхэд байсан. Тэгээ нөө гинэн томоогүй савлган байсан. Тэгээд нөө PC ч юм уу янз бүрийн их сатаардаг байсан. Тийм тэгээд нөө бэлтгэл сургуультаач нэг баг хийдэг ерөнхийдөө төвлөрч чаддгүй. Тийм тэгээд нэг өдөр нуруугаа гимтэйгээл тэгээд нэг дискний суулт гээд болохгүй одоо хүнд ачаал авч болдгүйгээд тэгээд нэг жил гарan гам барьчул зүгээрээдэг бүр сайн нам дарагдана гээд эмчээс тэгсэн. Тэгээл яг уу барилдгаа бол нэг жил гарan болсон. Тэгээ нөө цаг хугацаа өнгөрөх тусам чи ер нь жаахан тэр спортоос холдож ийн л гэсэн үг л дээ. Жаахан холдоол ингээл тэнд очих дур хүсэл багасаал арай өөр тийшээгээ чиглээд ч юм уу яг надад бол тэг санагдчихсэн. Тэгээд анх ингээд гэтээ яг нэг хүүхд байхдаа хичээлжсэн тэр спортоор хичээлжсэн нь бол надад ингээд нэг тийм хатсуулгасан л гэж би боддتي. Ямар нэг тийм давж гарах одоо нэг биеийн хүчний одоо нэг их спорт суурьтай хүн амжилт гаргах нь хурдан байдаг гэж тэгдэж штэ. Аливаа юмд тийм нэг хүмүүжил ч юм уу те одоо тий хатсуулсан л гэж өөрийгөө боддог. Тэгэл яг бүр хийхээ ямар нэг юм бэлтгэл хийхгүй л бол болохоо байлаа.
нэг зааланд нэг хүйс гарахгүй болох ойлоо. Тэгэл найзтайгаа манай найзууд ч гэсэн яг жим юм хичээлээд эхэлсэн юмс гоё биетэй болъё гэл. Тэгэл анх хичээлж эхлээл ер нь одоо эндээс л тууштай, эндээс л мултрахгүй энэ спортоор л тууштай хичээллээд үзье гэж л анх бодоол хичээлж эхэлсэндээ яг бодвилтингийн спортоор. Одоо тэгээд бодибилдингийн спорт бол ингээл хүмүүсийн хардгаар ингээл айгүй амархан харагддаг шүү дээ тий. Ингээл зааланд ороод төмөр өргөөл тэгээд нэг уураг уугаал тэгээд лаг битээ болчдөг тий. Тэгээд яг ингээд тамирчин хүн яг хуу одоо олон төрлөөр хүмүүс хичээлж байгаа юм л да. Магадгүй зарим хүмүүс ингээд нэг байнгын дасгал хөдөлгөөнтэй эрүүл бай гэж хичээлж байгаа хүмүүс байна. Зарим нь ингээд жингээ асаа тий. Зарим нь бол бүр яг энийг ингээд карьер болгоод би яг энэ амжилтанд хүрнэ гэд хичээлж байгаа хүмүүс байна. Тэгээд бас аливаа зүйл ингээ харагддаг шиг амархан байдгүй. Одоо ийм том булчинтай одоо залуучууд тэгэл нэг одоо нэг тэнэг хүн шиг ороод төмөр өргөөд лаг болчихдгоо. Тэгээд яг энэ бодибилдингийн спортын яг тамирчны амьдралын талаар чи нэг хүмүүст нэг хэлвэл одоо нэг хүмүүсийн хардггүй өнцгүүдийг ингээд яриул. Одоо нөө жимсний хаан киви гэдэг шиг яг бодибилдинг бол бүх спортын хаан суур гэж явдсан шүү дээ хаа. Тэнгүүт яг бодибилдингийн спорт бол айгүй адармаатай. Нэг бодлын бүр амар хэрүүлтэй, нэг талаасаа ингээл бүр айгүй олон юм яригддаг байхгүй. Нөгөө янз бүрийн нөгөө хийдэг байдаг юмнаас нь бол айгүй муулна. Яг тухайн тамирчны одоо тэр гаргаж байгаа тэр хөдөлмөр, тэр цаг хугацаа ерөөсө тэрийг үнэлдэг байхгүй. Тэг яг зур гаднаас авч байгаа уураг нэмэлт бүтээгдэхүүн чинь бол зүгээр л бэлтгэлийн гүйцэтгэл гэдэг утгаараа л хэрэгэлдэг байхгүй. Тэр ажилуулсан тэр их одоо шатаалт хийгдсэн маш их буларсан одоо тэр булчингл хурдан хүн төлжүүлэхийн тулд бид нар гаднаасаа нэмэлт хийжээлэр тэр булчингаа эдгэж одоо өгж байгаа шүү дээ нэгсэн нь. Тэгэхээр хүмүүс тэрийг уугаал нэг амар хурдан баколол ингээл гой биетэй болчихно гэж сандаг байхгүй. Гэхдээ одоо бас нэг цаг бол бас нэг ингээд арай өөр болж илээ хүмүүсийн харах өнцг нь бас нэг арай өөр болоод бас нэг хөдөлмөрлж байгаа гэдэг талаас нь бас харагдчихлээ байлаа ингээд зарим талаасаа. Тэнгүүд яг бодибилдингийн спорт ч юм бол яг үнэндээ бол яг бие хин өв тэгш гой хөгжүүлсэн одоо тэр хүн нь л яг амжилт гаргахад маш боломжтой. Тэгэхгүй яг тэр том маш том булчингийн маас нь дайраад бол хэрэггүй. Угаасаа том нь биш жижигэн ч биш хамгийн гой нөгөө пропорцтой гой булчингаа хин гой өвдөх шүгжүүлсэн байна. Тэр нь л ялдсан шүү дээ мистер олимпиад дээр тайзан дээр бол. Тэхийн тулд бол бас маш их цаг хугацаа их орно. Тэгээд нөгөө нэг яг түүндээ маш их тууштай байж иж аюу олон зүйл ингэж давж туулж иж яг тэр амжилтанд хүрэх байх л гэж би бол одоо бодож байгаа. Яг л бодибилдингийн спортыг яг нэг хитгэн үгээр л одоо ингэж жишээ аваад ярих юм бол зүгээр л маш тууштай байна. Тэгээд одоо нөө өөртөө өгсөн амлалтандаа тууштай зүтгэж чадгал юм бол тэрэндээ хүрнээл гэж би бол боддог шүү дээ. Тэгээд одоо ингээд хэрлэн бол нийт хэдэн тэмцээнд орсон байна одоо? За анхыг хичээлж гиснээс хойш бол нэг 20 25 6 тэмцээнд орсон нийтдээ. Амар их тэмцээнд орсон. За тэгээд энэ тэмцээнд ингээд биелдэх үед хамгийн хэцүү санагдажсэн, шантармаар санагдажсэн, бүр ингээд ойлмаар санагдажсэн үеуд аль хугацаанд байв? Ихэнх үедээ байв уу? Одоо ч гэсэн чамд тийм хэцүү одоо шантармаар асуудлууд гарч ирж байна уу? Яг тэр ямар зүйлүүд дээр чи ингэ шантарч ирсэн бай. Тэгээд бас яг тэр шантарсан үедээ яаж буцаж ингэж одоо өөрийгөө одоо зоригжуулж тэмцээндээ бэлдэж шүд зоож орж ирсэн бай. Тэр талаараа яриул. Миний яг хамгийн одоо нэг ядарсан тэмцээн гэх юм бол өнгөрсөн жил уржин жилийн гэх юм уу 19 оны дэлхийн аварга гарлаа амар ядарч ирсэн. Биш нэг 70 хасах 75 руу хасна гэд жингээ өгсөн юм дэс. Тэгээд үстэй жиндээ орж чаддаг. Би чинь баг 90-с хассан байхгүй. Тэгээ бүр 80 75 руу орж чадахгүй. Эндээс нэг онгоцны буудлаас 78 амтай байсан юм аа. Би чинь нөгөө их нэртэйгээ явсан ш тагаа. За. Тийм. Тэгээд манай чинь би чинь бүр мярц баг цүнхээ дийлэхгүй. Тэгээ манай чинь миний цүнхмөхөг яагаад нөгөө нэг пассворт чинь үзүүлж өрөөд ордон ш тээ. Тэгээ би чинь бүр өстө юу ч толгой ажиллахгүй юм чинь нүүрс хасаад ирэхээр бүр амар мярдэн ш тээ.
тэрний бүр хамгийн төгсгөлийн үе дээр нь очсон бүр өөр байхгүй болсон. Тэгээ зам дээр гараад бүр алхаж чадахгүй тийм бүр амар юугаа алдсан, ирцээ алдсан. Аха. Тэгэл яг жин үзгээл маргааш нь болсон чинь яг жин үздэг өглөө 76 таа бүр үнэхээр яагаад ч орж чадахгүй. Дахиад нэг хил асах юм бол баг өстэй эвгүүтч гэдэг бүр амар муудцсан. Тэгэл хацар мацч ингээл бүр цүм орцсон. Аха. Тэгээ манай холбооны шүүгчнэр нөө очисон өдрөөс ахуулаад бид ч нөө поз урьж байгаа штэ оройноо тэнцээндээ бэлдээл нөө шүүгчнээ хараад одоо чи энийг цастыг инг гээл. Тэгэл намайг ерөнхийдөө дайггүй байна, сайн байна, маш гоё формтой байна гэл. Тэгэл чи ер нь дээшээ орчуул их зүгээр юм да. Одоо угаасаа ингээд туллаа асцсан ингээд ийм гоё нимгэн бам чинь баг айх шаардлага байхгүй. Дээшээгээ орчоо гэд. Тэгэл би ч нөгөө нэг айц баг 2 жил хасах 75 нэгэн дээр нь мултраад нэгэн дээр нь 4-т орсон. 17 оны дэлхийн аваргаар 4 мултрангуудаа 18 оны Таиланд тусан дэлхийн аварга 4-т орсон бохоо. Тэгээд 19 оны дэлхийн аварга дээр очсон бүр шар үрээ доошоо ормоор санагдаад. Дээшээ орол угаасаа барахгүй гэдэг нэг тийм айлт үүссэн надаас. Тэгэл манай хүн чинь за чи зөв дээшээ орчих уу одоо ингээ гоё асцсан юм чи юунаас айд ингээл манайхан чинь эндээс явсан Монголын баг хүртэл тэгэл нөө хүсэл төвшөөх лавгах энэ жахан дээшээгээ орчихоо гээл. Тэгээд дээшээ ороод өстой нөө тултлаа хасцсан амар арцгар байсан тултаал өстой төрүүлсэн дээ. Тэд угаасаа ер нь бол баг гоё тасархаал төрүүлсэн гэж боддоо шүү дээ өөрөө. Би харсан. Тэгээд угаасаа бүр шал англи байлаа л дээ. Тэгээд за жоохон муугаар хэлэхэд нөгөө нэг өрссөн тамирчид бол тэгэл хөвчгөл харагджилээ. Тэгээд бас нэг би яг тэр нэг өглөө босоод ингээд чи нэг хөлнийгөө зургийг оруулсан байсан шүү дээ. Тийм, яг тэр үйл чинь багхгүй. Тэрийг хараад би бүр ингэж Монголд ингэж амар арзаадаг тамирчин хэн байдаг үлээ гэд би тэр хөлний зургийг хараад за угаасаа хэрлэн бол яг юм дуулах юм байна гэж харж ирсэн. Тэр бол бас амар харагдчихлаа. Тэгээд нөгөө нэг жингээ өгч чадахгүй гараал яг нүүрс усаа тавих гал яг тэр зургийг дарсан байхгүй. Түүн яг тавихаас өмнө 76 болцсон тий. Яг нүүрс тавихаас өмнө. Тэгэл тавиал маргааш нь тэмцээнд орсон ч зүгээр зөв нүүрс ус бараг задрахгүй байгаа юм чинь. Тэгтлээ тултлаасцсан. Тэгээ яг нөгөө тэр арзгараараа гараад амар зүгээр иржихгүй юм байхгүй юм чи тайзан дээр гараал. Бараг хашлаа үлээсэн. Харин тий. Бүхнээс хүртэл ингээ арзаацсан. Тэгэл нөгөө тайзны он чинь нөгөө бүх улсын тамирчид гэрэмдэл ер нь над руу амар хараал. Зарим нь ирж цугдав зураг муугаад даруулаад өөрөөгөө нэг амар гоёор мэдэрч байгаа юм шиг тэмцэж. Өмнө чинь нөгөө ангаагаал тайзны он булан суугаад бүү энэ амар юм бэ гэдэг байсан. Хүмүүс намайг тэгээд хахаар бүр гайхаад байгаа байж. Нэг л гоё санагдал. Яг тэр үед л яг зүгээр л тууштай зүтгээд зорьсон зорилготой тууштай байж чадах юм бол яг ингээд яг энэ шиг ингээд амжилтууд араас ирэх юм байна л гэж ойлгосон л та. Ойлгож ирсэн тий. Тэгээ хэрлэнгийн бол хамгийн том амжилт бол одоогор бол ингээд дэлхийн аварга байна шүү дээ. Тэгээд яг тий энэ бол ингээд магадгүй чиний мөрөөдөл байсан бах. Тэгээ мөрөөдлийн чинь бас нэг хэсэг. Би ингээд дэлхийн аварга болно гэдэг чинь бас хийн айл бас дуртай аавын хүү болдог бол асуудал бол биш шүү дээ. Тэгээд яг дэлхийн аварга болоод тэгээд төрийнхөө дуулыг их шиглүүлээд тэгээд тэр юмны ардаас чамд яг юу бодогдчихсэн бэ? Яг дэлхийн аварга болсны дараа юу? Одоо яг яах вэ гээд. Тий Монголд ер нь хамгийн анхны залуучууд нь дэлхийн аварга болсон дүүн юм байлээ. Яг над шиг ингэ залуучууд дэлхийн аварга болсон байхгүй. Манай жижиг чинзаа штэ хэдүүлээ нөгөө 16 онд дэлхийн аваргт явахт нь гаргаж өгж барайл. Эрэхтэн тосч исэн штэ мөнгө аваад. Хөрл авдаг мөнгө авлаа. Тий мөнгө авсан. Мөнгө авсан цаа чи мөнгө авсан. Тийм манай жижиг чинзаа мөнгө авч исэн бэлээ. Тэгээд би алт авч исэн. Тэгээ бүр нэг заалны 2 тамирчин Монголд ингээд төвөгцсөн гэхээр бас гоё байгааз. Сайн дээ. Сонин. Ер нь манай чиргийнхэн чи одоо Монголд бүхэл жинтэл бараг л төрүүлсэн. Тэгээд мистер залуучууд хоёроо ингээд 2013 оноос хойш тасралтгүй өгөөгөө авж ийн гэж тор бас л мундаг газраа л очисон гэж би бас боддتي. Тий. Тэгээд одоо ингээд нэг чи ингээд ярьж штэ. Ингээд тухайн үед би ингээд халаалтаа игээд ингээд кремдэ зогсож байгаад хүмүүс ирээд намаа ингээд ажиглаад харж исэн гэ тий. Тэгээ энэний дараагаас хүн бас нэг дараагийн нэг том угаасаа дэлхийн дайцсан дээр ингэж зогсож чадчихээн. Тэгээ дэлхийн одоо ингээд улс улсын хамгийн амар тамирчтай л явуулж байгаа штэ. Тэгээ тэр тамирчид донд
ингээд үнэлэгдэж гин гэж бодсны дараа дараагийн том амбиц чинь яг юу харагдсан бэ чамд? Манай холбоо ч нь болохоор W холбоо шүү дээ. Ер нь энэ холбоонд миний бодлоор бол нөө Master of Universe гэж яддаг шүү дээ. Тухайн жилийнхаа нөө Жинжингийн авар Монголоор бол Монголын Master гэсэн үг. Тэр нь болно гэж бол амар дотор зориг тавьсан. Нэгдүгээрт. Тэгээ хоёрдугаарт болохоор одоо Master Olympia-гийн тайзан дээр Монгол улсынхаа одоо төрийн талбайг бариад Монгол улсынхаа нэрийг гаргана л гэж бодож байгаа. Тэгээд тэр хүртэл бол маш их хол зам туулна. Тэгэхээр тэрэндээ л одоо тэгэл бэлдэж ин да. Одооноос л өөрийгөө бэлдээл хамгийн эхлээд бол Поро бол мэржлийн тамирчин болно. Тэгээд дараа нь Поро ангиллийнхантайгаа өрсөлдөж тэр Мистер Олимпиадын тайзан дээр гарах эрхээ авна. Тэгээд тэр шилдэгүүдтэй өрсөлдөж медаль авна гэдэг бол бүр маш хол зам, маш хол харагдаж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр л одоо ерөөсөө л маш ухаантай, бодлоготой тэрлүү яг л ухрахгүйгээр хойшоогоо ингээд урагшаага ингээд баг багаар хийл гэж бодож байгаа. Тийм. Ер нь бол тэгэл ингээл бодибилдингийн залуучууд одоо хэрлэнг бол танихгүй хүн бол яг энэ спорт дондоо бол байхгүй. Тэгэл одоо ингээл одоо сая бол сүүлд 19 онд ч улсын авраар орсон тий. Тэгэхэд бол ингээд би 20 онцтойгаа 20 он тий. Тэгэхэд ингээд би яг юуг харсан л да, хүмүүсийн стори тэгээд ингээд нэг жижиг лайвуудыг би харсан. Тэгэхэд бол ингээд би заримнаас нь асууж байгаа юм л да. Хэрлийн хэр байна гэсэн. За энэ залуу бол өнөөдрийн тайзан дээр бол газ тасархай тамирчин байна гэд. Тэгээ ялангуяа чиж дөнгөж 21 22-т залуу бүр тэгээ 10 хэдэн жил 20 жил хийсэн хүмүүстэй нэг тайзан дээр өрсөлдөж байгаа. Тэгээд бас энэ домгуудыг бас ингэж ялаад алтан медаль аваад тэгээд бас классикт бас алтан медаль аваад ингээд зогсож байхад бол би бол хувьдаа бол ингээд амар их бахархал төрөөд баг ингээд амгшаад яа баг би яг тэр юун дээр нь байсан бол ингээд орлоо те бид чи яаж ингэж огшдог юм те гэж орлоод баг яг нүдэнд харагдаж байна. Тий яг ингээд өөлөх байсан бах гэж би бодож исэн. Тэгээд бас тухайн үед бас үнэхээр ингэж дүүгээрээ бол үнэхээр бахархах сэтгэл надад бол төрж исэн. Тэгээд бас чамд бас нилээ ингээд ард чинь бол ирээдүйд чинь бол нилээ ингээд том амжилтууд байгаа гэдэгт бол би ч итгэлтэй байгаа. Бас энэ спортыг сонирхдаг хүмүүс ч гэсэн бас чамд асар их найдлага тавьж хүлээж байгаа байх. Тэгээд бас энэ бодибилдингийн спорт ингээд санхүүгийн асуудал гэдэг чинь бас ингээд асар төвөгтэй асуудал шүү дээ тий. Тэгээд энэ асуудлаа одоо яаж би ингээд хэрлэн бол ингээд хараад идэх байхгүй. Хэрлэн бол ингээд нэг олонд ингээд нэг яагаад байдгүй ингээд нэг юу одоо би юу гэж тайлбарлах юм те. Нэг ингээд амбицлаад ингээд байдгүй шүү дээ. Чи бол ингээд чимээгүй л ингээд амжилтаа гаргаад яваал байдаг те. Тэгээд магадгүй ингээд айгүй сайн спонсорууд орж ирээд ингээд одоо чи ажил битгий те. Чи зөвхөн энэ ингээд билд одоо чи зөвхөн одоо Мистер Олимпиа одоо орохын төлөө билд чамд юу хэрэгтэй вэ? Бүх юмар чи ингээд хангаад өгье те. Одоо нөгөө нэг Монголд ингээд нөгөө нэг тамирчид бэлдэх чи хэцүү шттэ те. Одоо ажилдаа яваал тэгээ оройн бэлтгэлээ маргааш нь дахиад ажилдаа те. Тэгээд ингээд мөнгө нь хуржихгүй сардаа нэг 7-800 сая төгрөгийн цалин аваад тэргээрээ одоо бүгднгээр нуураг авчихаар одоо яаж амьдрах уу ч юм уу те. Тэгэхээр энэ санхүүгийн асуудал дээр хэр хүндрэлтэй байна. Магадгүй энэ подкастыг сонсоод одоо энэ залуу тамирчныг дэмжиж одоо спонсор хий гэсэн хүмүүст хэр их боломж байгаа вэ? Тэр талаар ярил. Тийм. Ер нь бас яг бүр амар тулгамцсан асуудал л та. Ер нь байнга л ингээл өдөр тутамд л яг ингээ бодогдож байгаа бол ганц яг л толгой гашилж байгаа асуудал бол санхүү болчиход байна. Дүүн бол яг хуу манай гэрийнхэн намайг маш сайн дэмждэг. Манай эхнэр ч гэсэн намайг маш сайн дэмждэг. Ингээл тэмцээн уралдаанд бэлтгэхэд хоол молыг маань ингээл байнга хийгээл тэгэл яаж инээр хийж ингээл маш ингээл гоё сэтгэл гаргаж намайг дэмждэг. Тэгээд одоо ингээд яг тэр уураг муураг гээл ингээл тэмцээн явахад зардал мардал гээл тэг чи бас яалчгүй ингээл мөнгө олдохгүй тийм одоо тэмцээнд явж исэн тийм үед бол зөндөө. Тэгэл ингээл үр зээл аваад машина хүртэл ингээл ламбард нь тавиал. Энэ бол тэгэл нэг урд хормоогоор хойд хормоогоо нөхөөл ингээл яг тэр өөрийнхөө зорьсон амжилтанд хүрэхийн тулд би заавал хүрэндээ гэсэн зорилго тавьсан л байгаа болохоор ингээд урд хормоогоо хойд хормоогоор нөхөөд гэх юм ингээл үр шир тавиал тэмцээн уралдаанд явж л байгаа юм л да.
Тэгээд сүүлд сая 1 сард улсын аврагт орчоод байдсан чинь цагдаагийн ерөнхий газрын төвч спорт хорооны дарга их тогтох гэж хурандаа танилцаад тэгээд манай хороонд ингээд тамирчнаар орох уу гэд санал тавьснаа да. Тэгээд болно орё гээ тэгээд очиж уулзаад 1 сард төвч спорт хорооны тамирчин болсон. Тэгээд тэндээс цалин авж байгаа. Тэгээд одоо нөгөө Power Nutrition гэдэг одоо уурганы брэнд гэж Монголын тий тэндээс одоо ингээд сардаа ингээд уурга нэмэлт хичээлүүдээр намайг ингээд урамшууллаад спонсорлоод өгч байгаа. Тийм тэгээд одоохондоо бол яг хөвч спорт хорооны бол тамирчин бол биш байгаа. Дотоод иргэх сургууль ингэсэн харьяатай явж байгаа. Тэгээд санхүү гэх юм бол тэгэл ер нь бол өөрөө л болгодог дөө. Тэгээд одоо өөрийгөө болгоол гэх юм уу. Тэгээд магадгүй за одоо ингээд хоёлаа ингээд төсөөлөд бодъё л та. За ингээд тэрлэнд одоо за жилд нэг тэмцээнд ойролцоогоор нэг 7-8 сая төгрөг зарж гинөө. Багцаагаар хэдий зарж. Тий, ер нь бол яг л тэгж зарж байгаа. Тэгээд за ингээд чамд ингээд 100 сая төгрөг өгье. Чи ингээд одоо тэмцээндээ бэлд. Тэгээд одоо ажил битгий хий, амар өдөр болгон бэлтгэлээ хий, сайн тэмцээндээ бэлд. За ингэвэл одоо чиний гарах амжилтанд хэр нөлөөтэй вэ? Одоо байгаа одоо нөгөө тэмцээнд бэлдэн гэж бас сэтгэл зүй амар их ундаг шүү дээ. Ялангуяа тамирч чинь тий. Тэглэхөө ах уу. Ингээд мөнгө олдохгүй бол тэгэл хямраал тий. Уурган дуусчдаг тий. Ингээд асар их асуудлууд гардаг. Хэрвээ чамд ийм боломж олдвол чи өөрийгөө ямар хөө байна гэж төсөөлж байна? Йоо бараг л би бол яг хүссэн амжилтандаа хүрнэ л гэж боддоо шүү дээ. Хамгийн гол нь яг л санхүүн дээр л хэцүү болчиход байгаа байхгүй юу? Тэмцээн болтанд бэлдээ гэхээр. Тэгэх юм бол би бол нэгдүгээр хамгийн дөрөнд юунаас одоо гадаадаас гэх юм уу маш сайн багш аавна. Яг мэрэгжлийн багш тий. Мэрэгжлийн багш. Яг мэрэгжлийн бүх юмын нөгөө нэг АБ-г одоо нөгөө сайкл майкл юу гэдэг бүх юмын АБ-г зааж өгөөд. Тэгээд тэр багштайгаа өстө тултлаа бэлдээл юунд санаа зовхгүй яг тэр зорьсон зорилготой л бэлдэнэ гэж боддоо шүү дээ. Тэгээд хажуугаар нөгөө нэг ар гэрээд хийжих одоо би чинь одоо хүүхдтэй болсон ихнэр хүүхдтэй. Тэгээд одоо ингээд ар гэртээ өөрөө ингээд энэ спортоор хичээл чинь бас ингээд олж байгаа мөнгөтрөө байхгүй яг гэр бүлээл ингээд асуудалгүй болгочвол надад бол тэр амжилт бол бүр амар ойрхон л гэж боддоо шүү дээ. Бүр яг нэг багтдээ шүү дээ юм. Очиндоо бараг л одоо ойрхондоо гэж яг над дотор бас тэгж санагддаг үе бас зөндөө л байдаг. Яг тэр тайзан дээр би медаль авандаа л гэж бодоол. Тэгэхээр бас яг одоо ингээд бас ингээд нэг юм байдаг штэ. Одоо ингээд нэг зовлон үдсэн тамирчин гэж нэг байна те. Яг ингээд нэг юм асуудал ихтэй те. Тэгтэл одоо Монголын тамирчид тэгэл яг дэлхийд гараад тэр Америк байна уу, хаанах байна уу тэгэл бүгдийн тэгэл дуусгаал гардаг. Тийм бас нэг юу байна л да. Нэг Монгол хүний бас нэг юм одоо нэг амьдрах чадвар тий хат гэж юм бас байгаа даа. Гэтэ магадгүй би хэрлэн ингээл ажиллаад байхад хэрлэнд магадгүй нэг аягүй сайн менежер ороод ирэх юм бол одоо дүүч бол ингээ мангар царайлаг тэгээд гоё биетэй ер нь бол бүх талаараа ингээ өвдөгш. Учираас ингээ нэг менежер орж ирээд компаниудтай гэрээ хийгээд те ингээд яваад бас боломж байгаа. Энийг бас ингээд хараад үзээрэй. Магадгүй ингээд одоо ингээд спортод одоо дуртай тэгээд бас ингээд нэг тодорхой хэмжээнд ингээд бизнес эрхэлдэг гайгүй ингээд хүмүүс байгаа те. Магадгүй ингээд хэрхэн бол ингээд бас нэг би нэг чиний нэг давуу чанарыг үнэлдэг. Нэг ингээд хүнд ингээд нэг худлаа ингээд долгоноод ингээд өгдөггүй. Заавал заагүй болгүй тэгэл чадна бол чадна чадахгүй бол чадахгүй дургу бол за би дургу байна гэд ингээд хилждэг ийм нэг гоё чанар чамд байдаг. Тэгээ магадгүй өөрийгөө ингээд айгүй сайн ингээд юу ах хэрэгтэй юм л да. Миний бодлоор ингээд сайн одоо юу гэх юм бэ? Хүмүүс сайн мэдэхгүй байна. Тэгэхээр яг ингээд гоё яг бодибилдингийн спортоос гадна өөр хүмүүс нэг ийм тамирчин залуу байдаг, ийм хүсэл мөрөөдөлтэй, ийм амжилтууд гаргасан тий
Ингээд үсэх юм бол бас яг энэ боломжууд бол орж ирэх баг. Тэгээд магадгүй ингээд хүн хичээгээд өдөр болгон хөдөлмөрлөөд нэг өдөр ингээд боломж гарч ирдэг гэдэг шиг тийм боломж гарч ирнэ гэдэгт бол үнэхээр итгэлтэй байна. Тий. Яг л одоо бас яг тэгж боддог л да дүндээ бас нэг ингээл хүн хараад хүлээгээл бас ингээл байгаа тахтай болно шиг өөрийгөө ингээд хөгжүүлээд өөрийгөө ингээд цаашаага бас өөрийгөө санхугаа болгоод явчих гэж бас боддог. Бас тэрнгээрээ хичээж байгаа. Одоо ирчил төгсөн, сургуулаа төгсөн. Тэгээд болвол хүч спортоор ороод тэгээд бэлтгэл сургуультай хийгээд явна. Хажуугаараа ингээд бас цагдаагийн цэцлэг цолтойгоо ингээд салмингөө бас аваад өөрийгөө болгоё гээл. Юун түрүүнд хүнээс биш яг өөрөөсөө л олж харж байгаа юм л да. Чи өөрөө тэрийг болгох чамд ямар нөхцөл боломж байна? Тэрийгээ л хараад ингээд хөдөлж байгаа одоогийн байдлаар бол. Зөв. Тэгээд хэрлэн ер нь яагаад ингээд цагдаагийн ажил эрхцүүлж гэдэг мэргэжлийг бас сонгосон бай. Тэр талаараа яриул. Ер нь бас албачин бас нэг амаргүй алба штэ тий. Маш хэцүү. Энэ бол өстой бүр амар гоё асуулт байна. Яг би бол яг хамгийн анхны яг тэр нэг цагдаа олё гэдэг мессежийг бол яг танаас авч ирсэн хамгийн анх зааланд харчаал амар гоё цагдаа ах дүрмттэйгээ орж ирэл ингээл бэлтгэлээ гээл гоё биетэй ах ингээл хийжсэн яг тухайд яг би амар бол тах шиг гоё цагдаа олно гэл танд байн хэлдэг өстэй байгаа. Хадуун тань шиг цагдаа олно гэл. Тэгээ даан чиг тухайн үед нөгөө нэг нөхцөл боломж нь болоогүй сургуулийн бүртгэлээс хоцорсон тийм үе байсан. Тэгээд сурч чадаагүй дотоод ирэх сургууль сурч чадаагүй өөр сургуульд ороод ингээд төгссөн одоо бизнесийн удирдлагаар төгссөн. Тэгээд төгссөний дараа ингээд яг тэр хүссэн юм олж аавна гэдэг шиг надад боломж гарч ирсэн. Нэг дээр нэмэх нэг гэдэг хөтөлбөр. Одоо нэг өмнө ихтэй сургууль төгссөн 2 жилийн бакалаврын тийм хөтөлбөрт хамрагдаад тэн жил одоо ингээд сураад одоо эх жил 2020 онд 22 онд төгсгөөд одоо ингээд байж байгаа. Тийм цагдаагийн мэргэжил бол өстой миний бодлоор бол яг л эр хүний хийх ёстой нэг ахвалч самбаа шаардсан тийм ой мэргэжил яг л эр хүнд зохих тийм мэргэжил гэж боддог ш цагдаагийн мэргэжлийг. Тэгэл би ингээл магадгүй ахын чам төгсгөөдний би баг Монголд очисон байх гэж төсөөлөд байна. Тэгээд ямарсаа яг төгсөлтийн тангараг өрөх ёслолоор нь очиод тэгээд гоё юм их мөрөдж байгаа. Тэгээд ялангуяа Монголын цагдаад ийм одоо гоё залуу, гоё тамирчин тэгээд бас Монголын цагдаагийн бас нүүр болж энд орж байгаад бас бахархаж байгаа. Тэгээд бас яг ах би ингээд орцсон. Тэгээд одоо ингэж байгаа. Ингээд сая одоо нөгөө чигсаалын дарга болсон. Ингээд яг ингээд мэдээнүүд чи ингээд сонсоод ингээд явж байгаа учраас бас би бас чамд амар хитгэл найдвар тавьж байгаа. Тэгээд бас одоо яг ингээд сонсож байгаа ч гэсэн яг төгсөөд бас яг нөгөө мэргэжлийн алба мөрдөн байцаагч эрүүгийн төлөөлөгч гээд магадгүй ингээд хийгээд явуул бас чамд бас карьер бол бас цагдаагийн энэ байгууллагт бас байгаа. Тэгээд ажуур нь бас бэлтгэлээ хийгээд бас ингээд бүх юмыг ингээд зохицуулаад явах боломж бас байгаа. Тийм тэгээд хичээгээрээ одоо тэгээд ойлгоцсон байлгүй анх нөгөө нэг чи хэлчихсэн одоо ингээд карантинд явлаа гэх тий. Тэгээ карантин хэр вэ? Юу болов тэнд очиод? Карантин дээр өстой гоё байсан шүү дээ. Яг нэг яг манай хүүхэд төрчихсөн яг нялх байсан болохоор жоохон гэрлүүгээл явж исэн, санаа зовж исэн. Тийм бусдаар бол тэнд бол өстой нэг олоо хүүхдүүдтэй гоё яж байгаа л. Тэгээ надад бол биш нөх хүүхд тоогоосоо барилддаг байсан ингээд нөгөө нэг гүүж харайх марайх бол ерөөсөө асуудалгүй. Яг нөгөө жоохон болчингаа алдхал жоохон хэцүү байсан. Яг нүдэн дээр ингээл жоохон тураал ингээл няараад нэг 3 хоол тий. Харин 3 биш 2 хоол өгдөг лөө. Өглөө нэг хоол өгөөд нэг 3 хоол өгдөг. 4 хоолтой. Өдөр 1-2 дугаар хоол өглөө орой гээд. Тэг юу ч болохгүй байсан тэр нь. Тэг яг хоол моолн дээр байгуулсан хамгийн гол нь ам амар цангам. Өдөржин чагсаалын талбай дээр чи яг нарны урдаас хараад тэгэл өдөржингөө чагсаалын хийдэг. Тэгээд оройн зарайдаг, өглөөний зарайдаг. Энэ маш таашгүй явж чинь тасаар юм болж байгаа. Хэрэг зүгээр яг тэрээ зүгээр өөрийгөө хараад зураг зочиж байгаа чи. Тэгээд хүмүүс яаж вэ? Тэгээд хувцас тайлаад ингээл чи бас
хийдгэн хүмүүсийн хажууд тэр улсын авраг хүн шал ондоо байгаа шүү дээ. Тэгээд Намайг нэг эндээс дөнгөж сургуульд орлоо гэд бид нэг ньюс цэгмэнээс илүү нэг ярьцлага авч ирсэн юм аа. за. Тийм тэгэхэд би нэг одоо ингээд энэ жилийн дотоод ирэх сургуулийн нэг дээр нэмэх хөтөлбөрт бүртгүүлээд одоо ингээд суралцах гэж байгаа гэд ярилцлага өгч ирсэн. Тийм тэгэхэд мэдсэн юм уу яасан манай нөө юу штабын дарга ерөнхийдөө авч гарч хариуцж байгаа бүрэлдэхүүн бол бүгд мэдсэн байсан намайг дэлхийн авраг залуу ирж байгаа гэл тэгэл ингээл нэг содон юм байдаг шиг л хүн болгон ирээд намайг хараад заа нэг тайлчих гээл тэгээд дургу өрөөд байж. Орой болгоно казармда дуудаал манай штабын дарга нөгөө нэг төвийн дарга марга хүртэл дуудаал. За би энэ хараа энэ өдрийг гэлстэй. Яг тэр л жоо эвгүй байсан нөгөө нэг би ч тоо тушаал. Жоо тий сонин үнлүүлээд харж аягүй сонин санагдаж байсан. Хүн дуудаал хүний урдчаа ингээд тайлал дэлхийн авраг хүн штэ гэж бодоод тэгэхээр сонирхон л доо би ч гэсэн тэр хүмүүсийн оронд байсан бол бас үзэн ийм амар биетэй залуу ирсэн юм би хааг ин харч ийл гэж бодох байсан баг. Тийм гэхдээ бас гоё байсан нэг гэхдээ ямар ч нэг амар онцгой байсан гэж бодод тийш би өөрийгөө. Зөв угаасаа мэдэрчил би ч гэсэн бас бодж лээсэн хэрлээ очиод угаасаа гоц гарч ирнэ. Тэгээд эрэхтэй нэг цолтой ирэх байх гэж би бодож ирсэн. Яг тэрний дагуу бас цол авсан тий. Ихсах дүүн очиод нөгөө нэг юунаасаа салаанаасаа одоо нөгөө нэг яг тухайн жилийн явалтанд ганц л шилдэг сонсогч одоо шилдэг суралцагч гэж гарсан юм байлээ. Ихтэй нэг тэрнээс салаанаасаа өрсөлдөөд нөгөө гүүл тариалт сүнэлт юм библитраараа бүх юмараа хамгийн дээд рекордыг тогтоогоод турникэн дээр 50 сүнээгаад суг сүнэлтэн дээр 70 сүнээгаад 100 метрт 12.3 юу секунд гүгээд тэгээд юу 1000 метрт бас нэлээ богино хугацаанд тулцсан байсан юм а. Тэрийг яг одоо санахгүй. Тэгээд бүр тухайн яг хэдэн жилийн гаралтан дээр байхгүй рекорд тогтоочлоо гэж намайг ярьж исэн. Энэ том булчинтай ми чи ингэж амар богино зайд хурдангүйх нь аргагүй л үдээ гээл авч гарч исэн багш нар нь тэгэл. Тэг гол нөө цэргийн теорем байдаг шүү дээ. Цэргийн теорем дээр л алдсан. Ганцхан юм дээр л алдсан. За. Нөө чагсаалын гүн асуугаад тэрэн дээр байхгүй таг мартцсан нөгөө. Тэгээ малтцсан байхгүй. Тэгээ яах нь салаанаасаа бол хамгийн шилдэг суралцагч нь болоо. Тэгээ сургууль дээр очиод асуугаал энэ залуустай мундаг байсан нэтрийгэл. Тэгээ цолгосон ш надаа. За одоо тэгээ хэдэн сэрэгтэй байна дараа. Одоо тэгэл ерөнхийдөө нэг дээр нэмэх нэг юугаа одоо ичнээ дамжааныхаа нэг дээр нэмэх нэг хөтөлбөрийг л хариуцчих юм да. Тэгээд одоо юу яах вэ? Би ингээд 2010 онд орж исэн. Тухайн үеч ингээд юу яг курсын ялгаа амар их байсан л та бидний байхад. Одоо тийм юм байна уу? Бас мэрсэр нэг жоох нэг яг нэг харилцаанаас нь жоохон анзаарах тиймэрхүү юм байгаа. Гэхдээ надад бол аль нь ч халдаж чадахгүй л байгаа юм л да. Ерөнхийдөө дотоод ирэх сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын бүх сонсогч нар баг мэдж байгаа. Бүдөрөө л наваа мэддэг байхгүй. Мэддэг юм шиг байлээ. Яг хараад тахны яг ингээд нүүр тулаад чи нөгөө тэр залуу штэ гэж хэлэхгүй ч гэсэн дотроо нэг гэдэг залуу байна тий. Яг тийм юм анзаарэгддэг л да. Тийм. Яг надаас бус одоо манай анги зэнгийн нөө сонсогч нарт гэх юм уу бас нэг тийм дарамт марамт жоохон ирдгэл юм шиг байлээ. Надад бол нэг халдаж чадахгүй. Гэсэн мөртлөө яг цаагаараа бас нэг тийм байдаг л. Гэтэ багассан гэсэн яг та хэдийн үеийнхийг бодвол арай бас нэг тийм байхгүй болоо. Ерөнхийдөө баг байхгүй болсон гэж хэлж болохоор л болсон юм байлээ. Одоогийн дотоод ирэх сургууль юм тий. Хойчл биднийг сурдаг байхад л бүр ингээд хоол идэж чаддгүй. Тэгэл нөө цайны газрын гадаа зогсоол. За ах нар хизээ гарах юм бол гэл те. Тэгээ гарангуут нэг 10 минут тэр газ идээ сургууль руугаа гүйдэг. Тэгэл амар хэцүү байсан. Бидний хэцүү байсан ч гэжтэй. Тэгэл яг нэг коридор гүйсэд жоохон ингээд хэцүү. Тэгээд ялангуяа нөгөө нэг би ч ингээд нэг хүн амт ингээд инкер нэг урдаас нь ингээд идэг болдгоо. Тэгээд надаас олж их хүмүүс ангийнхан их болно. Ер нь бол тухайн үед бол миний ажиллаж исэн яг уу ингээд их л юм сурдаг юм л да. Ингээд яг олон ирчүүдийн дунд ороод тэрэнд бас бие ингээд зөв авч яваа тэр ирчүүдийн дунд нэр хүндтэй байна гэдэг бол
бас их ухаан одоо амьдралын амар их ухаан их сурч байгаа л багтаа тий. Одоо л ч яг бүгдийг нь ойлгож чинь даах. Баг яг ингээл дөнгөж ихнээс нь ахуулаад яг бүгдийг нь ойлгоол явж байна. Аа. Хэрлэн бол ингээл одоо ингээл яриаг чинь сонсоход айгүй тийм юу бөөр сууж тий. Аах яг л бид идэг байхад яах ийхий тий. Хин юу би хийм блэ тий. Бас л нэг доторх гал нь өстө дийлдэхүүл хөвд байсан. Одоо л айгүй тийм ухаалаг айгүй бөөр сүртэй болжээ. Баярлалаа. Тэгвэл цаашаа өөрийгөө өстө улам гоё хөгжүүлээд бас нэг гоё мундаг ир хүн болно л гэж өөртөө зорилго тавьсан байгаа. Гоё юм тий. Тэгээд одоо ингээд та төгсөөд Оги одоо хаана ажиллаж байгаа юм бэ? Баян ажиллаж байгаа. Юугээр ажиллаж байгаа? Тий. Эрүүгийн мөрдөгч. Одоо хуучнаар эрүүгийн төлөөлөгч. Зөв. Тий. Сая нэг хэрэг бүртгэгч чинь байхгүй болоод эрүүгийн төлөөлөгч чинь эрүүгийн мөрдөгч болсон шүү дээ. Зөв. Тэгээд шинжлэгдсэн байна тий. За сая юугээр хэрэг байд та? Одоо хөл ороомоор гэдэг та адил үнэн завгүй. Тэр үед ямар хөө вэ? Янзтай бас нэг яг туршлага дадлага тийм юм суусан. Бараг нийтдээ 60 хоног гарсан шүү дээ. За. Тий, эхлээд 30 хоног гараа, тэгээд нэг 10 хоног амраагаа, тэгээд дараа нь 20 хоног гараа. Тий нэг нийтдээ нэг 50 гаруй хоног л эргүүл хийсэн. Явган эргүүл. Тэгэхэд бас яг ингээл улс орон хэцүү цаг үед ингээл улс орныхоо төлөө ингээл өргөсөн дангартаа өмнө чинь ингээд өрөө гүйцэтгэж чинь гэхэд тэр талаасаа бодохоор бас айгүй бахархалтай. Нөгөө талаасаа бодохоор хасах 40 гаражт ингээ гадаа өрөг гүйцэтгэж чинь. Яг цагдаагийн албаны хуулиндаа болохоор нэмэх 30 хасах 30 гаражт цагдаагийн албаагч 4-өөс илүү цаг өрөг гүйцэтгэхгүй гэдэг хуулиндаа заасан байт юм байлаа. Гэхдээ яг улс орон онцгой байдлын шийдвэрээр дагуу одоо ингээд үүрэг гүйцэтгэж байгаа би чинь мэдээж хариуцлагатай байх хэвээр. Тэр ингээд амар хүүтэн үед гарч яхад яалтчгүй ингээд бийгүү болох вэ гэдгээс л амар айжсэн. Тийм ингээд удаан гадаа зогсон бөөр асуудалтай болно. Би чинь тамирчгүй надад эрүүл мэнд хамгийн чухал гэж бодонгот айгүй эрсдэлтэй юм хийгээд байгаа шиг санагдсан. Тэгтээ нөгөө талаасаа бодонгот бас яг нэг одоо мэржлийнхаа утга учирыг ойлгоод бас нэг бахархалтай юм уу гэж бодож байсан. Монгол улсаа хамгаалдаг. Тэгээд би бас сая ингээл зөндөөл харлаа. Яг ингээл цагдаа нар ингээл гадаа ингээд байгаад. Яг одоо би ингээд эргээд би ингээд боддог байхгүй. Тухайн үедээ би бас ингээл дарга нарыг айгүй шүүмжилдэг байсан юм би. Яагаад ингээд хүнээ ингэж боддгоо те. Энд чинь бас хүн штэ. Өөртөө ингээд зогсохгүй тэгээд нэг станцаар яриад наад гэдэг тэгээ гараа бараг эргүүлээ хийгээгөө ингэн тэгнэ гэл ингэдэг мөртлөө яг тухайн нөгөө нэг хүн дээрээ нөгөө нэг цагдаа офицер дээрээ ирж байгаа ачааллыг мэдхгүй яг л энэ байдлаараа одоо хэдэн цагдаа нарыг бүр үнэхээр ингээд хатааж байгаа бах та гэж би бодсон. Ерөнхийдөө ингээд нэг дарга нарын ингээд менеж хийх асуудлууд хэр байв чамд ингээд хийчүүл болох байсан юм биш үү? Заавал энд ингэж зогсоох хэрэг байгаа ч юм уу те цаг нь ингэж одоо айл үүдийг хүмүүс гэртээ унтчаад байхад заавал эргүүл хийгээд байх хэрэг байгаа ч юм уу те эсвэл энэ хөл өрөө ингээд цуслагдаад буцаад энгийн байдалтай орсон байхад бол цагдаа нарыг тэг гудамжид зогсоогоод байх хэрэг байсан ч юм уу. Энэ тал дээр юу гэж бодов? Харин тийм би бас яг ингээд бас яг бодсон л тоо айл талаас нь ч бодсон. Тэгэхэд би яг нэг 2 дүүрэг дээр гарсан юм. Эхнийх нь болохоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хөлтс дээр одоо нөгөө 6 буудал 7 буудал авчирыг гүйцэтгсэн. Тэнд болохоор юу ажижсэн. Өглөө оройн ээлжтэй 7 цагаар үүрэг гүйцэтгэдэг. Хоол нь яг ажлын одоо үүрэг гүйцэтгэж байгаа хугацаанд яг дундуур яг ирдэг 3 цаг орчим үүрэг гүйцэтгэсний хавцаа яг нэг хоол ирдэг. Тэгээд яг тэгж яхад бол ингээд заавал нэг амар ингээд эргүүл хийлгээл ингээд баян гадаа зогсоогоол ингээд баг машинтай сонсогч нар ч айгу одоо их болцсон. Ингээд машиндаа суугүй юу ингээл харж байгаа л машиндаа суунгууд нь гүйж ирэл загнаал ингээл тийм зөндөө анзаардаг. Тий анхамжаа аавн ингээл инээ тэрэг зөндөө анзаарчихсэн. Тэхгүйгээр ингээд бүх юмаа айгу гоё эртнээс нь айгу гоё сэтгэл гаргаж төлөвлөөд хүнээ баг цагийн баг ч юм уу тий яг тухайн яг ирч хүчтэй яг ажиллах цагийн тогтоогоод ингээд 3 цагаар ч юм уу эсвэл
4 цагаар ч юм уу ингээд ээлжийн олон болгоод 3 ээлж мэлжтэй ч юм уу. Эсвэл нэг өдөр гараад нэг өдөр амраад ч юм уу. Тийм байвал их зүгээр санагдсан. Зүгээр л ингээд идэр байх хэвээр ингэж ажиллах хэвээр гээд өөртөө зүгээр ажиллаа нэг ерөнхийдөө нэг ингэсэж хайсан л юм шиг надад санагдаад байгаа. Аха. Тийм тэгэхэд бол Баянзүрх дүүрэг дээр болохоор сонсогч нар нэг гараад нэг амарч исэн бохгүй юу? Тэгэхээр тэнд болохоор сонсогч нараа бас нэг жоохон бодоод байгааз нэг өдөр гаргаад нэг өдөр амраагаад. Тэгэхэд бол Чингэлтэйгээ хоёр дээр бол тийм байхгүй өдөр болгон тэгээл өглөө болгон нөгөө нэг цаг бүртгээл инээтрээгээл нөгөө нэг машин тэрэггүй сонсогч нар зөндөө байгаа шүү дээ өглөө 7 цагт яаж явах юм. Тийм тэгэл тийм болгон дээр ч асуудал тооцно гээл дарамтлал айгүй жоох хэцүү асуудлууд бол зөндөө л байсан л та. Тэгээд одоо ч энэ асуудал байгаа. Тэгээд магадгүй ингээд чиний үе одоо манай үе ингээд дээшээ гараад тэгээд энэ бодлогын төвшөнд ингээд яг ингээд хүнээ ойлгодог, зовлонгийн мэдэрдэг болсон үед бол энэ бол өөрчлөгдөх байх. Тэгээ энэ дээр ч гэсэн мэдүү бас ингээд шантрах юм байхгүй. Энэ бол ингээд дөнгөж ол эхэлнэ штэ. Тэгэл яг ингээд ажилд ороод эхлэхээр бүр их дарамтуу тэгэл сонсогч би ингээд боддог байсан. Сонсогч байхдаа ингээд нэг бас ингээд багш нар дарамтлан тэгээ дээдлийн ах нар дарамтлан тэгэл за сургуулаа төгсөөл шууд ингээд цагдаа болоод бүх юм сайхан болно доо гэж бодоод болсон ч сонсогч байсан үеимаар бүр ингээд цэцэрлэгт ингээд гой байсан байхгүй. Тэгэл цагдаагийн амьдрал жинхэнэ ингээд баруун солгоогоо ингээд алгадуулаад тий. За ингээд эдээс нэг ингээд боркоор залгах, шүүх залгах, ингэн тэгин ингээд бүр тухайн үед би бас ингээд яг шантарч л байсан. За би угаасаа ийм ажлыг хийхгүй юм байна. Тэгээд бас миний бодож исэн ингээд юм биш юм байна гэдэг хүртэл би бүр ингээд аргаа бараа сууж исэн. Тэгэл тэр үеийг даваад за яах гэж 4 жил ингээд сурсан тий. Тэгээд яагаад бусад найзууд чи ингээд чадаад чи яагаад чадахгүй байгаа тий. Ингээд болно ингээл. Тэгэл ямар ч гэсэн сүүл ингээд 4 жил болоод тэгээд сургуулийн төлөө аваад ийшээ ирэхтэй нэг юм анзаарсан. Энэ амьдрал ингээд миний сонгосон одоо миний хамгийн зөв сонголт хийсэн зүйл бол ингээд цагдаагийн албанд орсон юм байна. Тэгээд ингэж цагдаагийн амьдралд ороод энэ нийгмийн ингээд муу мухатай тэмцээд ингээд олон төрлийн хүмүүстэй харилцаад сурсан маань амьдралын амар том одоо ухаан болсон байгаа байхгүй. Тэр бас тийм зүйлүүд бас дүүд бас гарч ирэх бах. Энэ дээр бас яг сэтгэлийн хаттай бүхэл хүмүүс туулаад гардаг гэдэг байдлаар хандаарай. Бас бити шалтгаалаа гэж саханаас зөвлөж байна. Харин тийм ах. Энэ яг орхоос ч ахуулаад ер нь ингээл хүн болгол хилдэг л байсан л да. Хэцүү штэ, цагдаа хэцүү гэл. Тэгэл ингээл хажууд байсан бүр ингээд цуг хар байгаасаа нөхөрсөн найз маань хүртэл ингээл төгсөөл ажил дээр гараал ингээл бүр ядаргаанд ороод ингээл тусалтаараа мараа хэлгээл. Нөгөө хэргийнхаа ардаас гарч чадахгүй ингээл бүр ингээл байгаад харстай амар хэцүү санагдаж байгаа юм чинь. Яг төгсөөд яана гэж боддог. Одоо хүртэл ингээл бодчихлоо. Гэтэ яг хуу ажилдаа яг үнэхээр сайн мундаг байж чадах юм бол бас хэцүү болгоныг давж гарч чадна л ах гэж бодож байгаа шүү дээ. Одоо өөрийгөө ингээд бэлдчихин тэрэнд яг тэр төгсөөд тэр хэцүү үед одоо даваад гарах сэтгэл зүйтэй тий. Ажлаа хийх чадвартай байхын тулд л одоо өөрийгөө маш сайн бэлдчихин. Тэгээ мундаг офицер болох хэлэн байна. За хоёлоо ингээд аягүй сайхан хувийн асуудлууд авах ярьлаа тий. Одоо ингээд хэрлэнг ингээд дагдаг бас ингээд хэрлэн шиг ингээд болъё гэж боддог бас мотивац авдаг залуучууд бол зөндөө байгаа. Тэгээд энэ хүмүүс одоо хоёлаа хамт жоохон мэдээлэл хүргэе. Тэгээд хэрлэнгийн одоо бэлтгэлээ одоо яаж хийдэг вэ? Ер нь тэр талаараа ингээд яг гоё дэлгэрэнгүй яриач нууц биш бол. Тэглэг авах уу. Би 7 хоногт 5 удаа бэлтгэл хийн. 7 хоногт тэгээд 5 удаа бэлтгэл хийхдээ цээж гар цээж 2 толгой тэгээд хөл 3 толгой мөр нуруу гэж ингэж салгаж хийдэг байгаа булчингуудаа. Тэгээд яг өөртөө таарсан тохирсон ачааллаа өгнө. Бүр нэг амар тултлаа хийхгүй, бүр амар тийм багтуулахгүй. Яг л өөрийнхөө булчинг ойлгоод мэдрээд булчинтайгаа ингэж ярилцаад гэх юм уу булчингаа ойлгоод яг л зөв ачааллын өгөөд зөв амраагаад л яг тэр зөв төстой яг булчингаа тижээх хэмжээний нүүрс бас уурглаг зүйлээр одоо ингэж тижээгээд
Тэгээд маш сайн амралтаа л өгдөг байгаа. Тэгээд яг ерөөсөө л эн чинь л ингээ гинжи хэлхээ шүү дээ. Яг булчин ургуулахын одоо хамгийн анхан шатны ойлголт гэх юм уу? Амралт, хооллолт, бэлтгэл гэсэн энэ гурав байдаг. Тэгээд яг энэ гурвыгаа үндэслээл бэлтгэлийн програм гэх юм уу? Бэлтгэлийн төлөвлөгөөгөө гаргаад яг тэр дагуугаа хийдэг гэх юм уу? Хэрлэнгийн хамгийн давуу булчин бас нэлээд ажиллах шаардлагатай гэсэн булчин ямар булчинууд байна? Одоогор бол давуу булчин бол хөл болчиход байна. Хөлөө бол яалч үгүй нөх хөлн дээр нэг хэсэг аягуусаа одоо нүдсэн гэж ярьдэн шүү дээ. Булчингаа нүдэн гэж тий. Зоргихта чанзаах зоргих бид гурав нэг хэсэг өстө хөлийг амар хийж исэн. Яг тэр үед л хөл амар сайн ахсан минийх. Тэгээ яг тэр хийж явах үед нөгөө тэр хөлийнхөө булчин амар сайн ойлгож нэг тэр булчингаа яаж томруулах процессыг нэгсээ ойлгож авсан юм уу? Тэг яг хөлөө яг зөв хийж сурсан л гэж хэлээ. Хөлийг одоо яаж хийж байна? Тэг яг хөлийг бол ерөнхийдөө нэг хоёр хэсэгт хуваачдیں۔ За. Нэгэнд нь болохоор яг маасны үе, нэгэнд нь болохоор одоо нэг релефний үе, хасдаг одоо заалгах. Тэр хоёр дасгалт нь болохоор маасны дасгалт нь болохоор жоохон хүндрүү дайраад тэгээд нөгөө оролтын баг одоо нэг 12 явдаг бол 8 ч юм уу 4 ч юм уу 6 ч юм уу гэж баг яваад тэ амралтын их өгөөд энэ 4-7 молгоон дээр бол нэг ороод шаардлага байхгүй. Ерөнхийдөө хөлнийхөө объем дээр одоо үндсэн суулт юу хийж байна. Тэгээ үндсэн суулт хэсгтэрээ маш сайн анхаарад тэгээд дараачих нь болохоор нөгөө хэлбэржүүлэх нөгөө 4-7-от ингээд нарийн дасгалууд өгч штэ. Булчин гэж заалгах. Тиймэрхүү дасгал дээр олон тоотой тэгээд хоолны дэглэмтэй гэж явдаг байгаа. Тэгэхээр хэрлэн хамгийн дээд үндсэн суулт хэдээр сууж байна? За рекорд. Яа юу 7 сарын 20 хэднэр билээ дөнгөж манай охин төрөөд нэг удааг байсан юм аа. За 301 явсан. Яг 300 яг өөрөө аваад өөрөө суугаад өөрөө тавьсан. Зориг ямар 300 суудаг байсан гэж ярьдаг ус үстэй том шиг. Тийм штэ. Тэгээ. Ямар ч байсан тэрэнд нь бол хүрсэн. Тэгтээ ер нь бол бодибилдингийн спорт чинь павер биш штэ тий байгаа. Тэгэхээр нэг тэгж амар хүндрүү бол дайраадах шаардлагагүй л гэж би бол ойлгосон. Тэг яг хүндрүү дайрах үе бол байна. Тэгтээ тэрийг өөрөө бүтээх ёстой. Тэрийг өөрөө зохицуулах ёстой. Тэгэхгүй яг хүч унтсан мяа үе дээр бол хизээч хүн дээш явахгүй штэ гэрт нь. Тэгэхээр одоо ингээд хүчээ сайн ахиу. Тийм. Хүчээ сайн ахиулахын тулд өөрийгөө л ингээд бэлдэн гэсэн үг штэ. Булчингаа даацыг сайн нэмнэ гэсэн үг шүү. Тийм, сайжруулна гэсэн үг. Одоо ингээд залуучууд ингээд байдаг шүү дээ. Хоёр төрөл дуваагдсан тийм. Нэг нь ингээд хүн дээр хийдэг тийм. Ороод хүнчээ өрөвчээж ингээд булчинтай бол нөгөөх нь бол ингээд давтаал гэдэг олон тоогоор барыг нөгөөх нь ачаал өгөхгүй тийм ингээд баахан давтаад. Ер нь яг ингээд нэг гол планс гэж байгаа шүү дээ. Хэрлээ яг ингээд шинээр хийж байгаа хүмүүс та нар ерөнхийдөө нэг ингээд хийчихвэл гол утга нь эндээ байдэн шүү. Хүндтэй биш, хөнгөндөө биш яг ингэж хийгсэн зөвлөгөө өгвөл хүмүүс ч нөгөө нэг хүнд рүү орохдоо булчингаа мэдэрдэггүй байхгүй гол нь. Ер нь ихвчлэн миний зүгээр ингээ харж байгаагаар альч булчин хийсэн хүн дээр хийдэг хүмүүс бол нөх амар булчингаа мэдрэхгүй техник буруу хоёрдугаар. Тэгээ зүгээр л нэг юм би нэг хүн дээр хийж ивэл нэг бусдад амар харагдаж байгаа. Тэрнээсээ кайф авдаг. Би нэг амар болчлоо. Би амар хүн дээр хийж юм. Би бол амар байна гэж ойлгоод байгаа байхгүй. Нэгсэн тэр чин бол ер нь миний бодлоор бол хамгийн буруу. Яг хөө яг зөв юу ч юм бол одоо энэ зөв техник одоо бодибилдингийн спортоор хичээлж байгаа. Бодибилдинг ч гэлтгүй фитнесээр хичээлж байгаа, булчингаа ажиллуулж байгаа тэр дасгалын тэр техник л маш сайн зөв байх хэрэгтэй. Тэрнгээрээ булчингаа яг 100% яг 100% ажиллуулж чадж байгаа жин чинь хэр их байна? Тэрийг л дээшээ ахиулж чадчихвал чи ахнаа чиний амжилтаа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо зөв техниктэй, маш зөв техниктэй хүн дээр орж ивэл тэр хүн бол үнэхээр угаасаа том булчинтай байхаас ч аргагүй тийм мундаг хүн байна гэсэн үг байхгүй. Тэгэхгүй хүмүүс чинь техникээ мэдэхгүй юу ээж ижлэг хүндрүү дайрдаг. Тэр бол хамгийн буруу асуудал. Тэгэхээр нэгдүгээр техникээ маш сайн сурах хэрэгтэй. Хоёрдугаар тэр булчингаа 100% яг ажиллуулж сурах хэрэгтэй. Одоо тэгэхгүй нэг
хүмүүс чинь цээж хийж ийн гээл цээж рүү н орохгүй ингээл гар мар руу н ороод Аа. ингээл шуу муу руу н ороод идэв штэ. Тэр бол Мгм. буруу байхгүй. Цээж хийж байгаа тэр цээжийг л 100% ажиллуулах хэрэгтэй. Хоёр толгой хийж ивэл хоёр толгойгоо 100% ажиллуулах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд савж барайл хүн дээр ингээл буруу ингээл танд бараг одоо нүдэнд чи харагдаж байгаа харагч штэ. харагч. Тийм суулт хийж ивэл нэг хагас суугаал нэг доош лав орж чадахгүй нэг Аа. хагас яваал. Аа. Тэр чин бол амар буруу байхгүй. Тэгэхээр бол ерөнхийдөө яг биедээ таарсан яг бучин чинь дааж байгаа жингээ маш цэвэрхэн ингээд техник сайтай хийх хэрэгтэй гэж одоо зөвлөж штэ тэ. Тэгээд яг наачаа. хэрлэн бэлтгэлийн дараа хийсэн булчингууд одоо ингээд хүмүүс ингээд байдэн штэ. Эхлээд ингээд фитнес явахад ингээд болорж байгаа сүүлдээ болорхоо болчдөг гэж яриад байдэн штэ. Энэ тал дээр юу гэж бодож байна? Угаасаа нөгөө нэг юу яадаг вэ? Одоо тэр тухайн ажиллаж байгаа булчин ингээд тэр ачааллаа авсаар байгаад тасчдаг байхгүй, тасан зогцдог байхгүй. Тэгэхээр нөгөө булралт чинь байхгүй болоод булчин чинь нөгөө санах үйтэй юм чи юу ааж штэ. Одоо нөгөө хэлдэг штэ гэ тий. Энэ чинь ингэж л ажилуулдаг штэ. Энэ байнга л угаасаа энэ дад болцсон зүйлгээд угаасаа яг тэр нь булчин өөрийгөө бэлдчихдэг байхгүй. Болохгүй. Тэгэхээр яг ингээд бэлтгэлийн төлөвлөгөөгөө өөр болгоод нэг бол жингийн багсгаад олон тоогоор бүр ингээд маш сайн өвдгөж хийх ч юм уу. Нэг бол хүн дээр ингээд хүч гайгүй үедээ хүн дээр хийгээд ингээд булраагийн сайн өгөөд ингээд хүн дээр ингээд шатаалт үүсгэх ч юм уу. Тэгэж ингээд өөрчлөж хийвэл илүү үрдүүлтэй. Ер нь тэгэл булрахаа болцсон байна гэдэг чинь булчин чинь ачаал авах болчих жинаа л гэсэн үг тий. Тий яг бэлтгэл болгоны араас булчин чинь айл болох ингээд буларцсан, өвдсөн, тэгээ гівдсэн байх хэвээр. Тий. Зөв. Тэгэхээр хоолт яаж явж гин? Тэгээд ерөнхийдөө эхэлж байгаа хүмүүс та нар ийм хоол идээрээ ерөнхийдөө ийм хоол хамгийн гол юм байдаг шүү. Ийм хоолоос татгалзаараа гэж зөвлөгөө өгвөл. Одоо дөнгөж эхэлж байгаа ч юм уу ер нь яг хоол гэдэг чинь бол яг бодибилдинг ч гэлтгүй яг нөгөө нэг энэ амьдралд одоо энэ амьдарч байгаа амьдралд бол маш хэрэгтэй шүү дээ. Нүүрс ус калори гэдэг юм хамгийн түрүүнд сайн ойлгочих хэрэгтэй. Тэгээд хоолтоос болоод одоо ингээд маш их өвчин үүсэж штэ. Янз бүрийн одоо холестерин нас ч юм болоод тэгсэн бол яг идэж ууж байгаа юм нэгдүгürt маш сайн мэдчих хэрэгтэй. Тэгээд дараа нь ардаас нь одоо тэр нөгөө микро шинт хичээл макро гэд тэдрийгээ баг багаар ингээд судлаад ойлголтоо аваад тэгээд яг ингээд өдөрт өөрийнхөө гаргаж байгаа энергийг буцаж нөхөхийн тулд тэр хоолноос авж байгаа энерги тооцоо сурчих юм бол одоо тэр дасгал хөдөлгөөн хийгээд дараа нь идж байгаа хоол чинь тэр хийсэн дасгалаас чи илүү болоод ингээд таргалуулахгүйгээр л яг тэр хийсэн одоо биеийн чинь хэсгийг гоо ингээд энергиэр тэжээгээд өчөж гинэ л гэсэн үг нөө илүү ч дутуучгүй яг гой тааруулаад л сурч чинь гэсэн үг шүү дээ. Хооллоод тэгэхээр маш сайн уншиж судлаад яг тэр хоолны тал дээр бол маш сайн уншиж судлах л хэрэгтэй. За тэгэхээр сонсож байгаа хүмүүс бол хэрлэн бол бэлэн хоол өгсөнгөө. Тэг ямар ч гэсэн макро шинжээл уурга гэдгээ судлаад өдөрт ямар хэмжээний калори шатааж байна, масс нэмэх үү, хасах уу, энэ дээр ямар хоолтууд яг ингээд хайгаад унших юм бол өчнөө мэдээлэл байгаа. Тэгээ яг үнэхээр ингээд одоо хэрлэн анх эхэлж байхдаа ч гэсэн бүгдийн нойлоос эхлээл те хүнээс очиж юм сонсоод хүмүүсийн ярьж байгаа ярианаас ингэж юм байна гэдэг баг багаар туршиж үзэл тэгээд одоо ингэж нэг асар их туршлага хуримтлуулсны үр дүнд одоо ийм том амжилтуудыг гаргаж байгаа. Тэгэхээр ингээд бас ингээд хэрлэнгээс ч асуудаг хүмүүс яаж ингэж болчтой болох вэ? Чи юу иддэйн те? Одоо уурга уухаар ингээд чамшиг ингээд болох уу ч юм уу те? Ингээд нэг асуудаг хүмүүс үү. Зарим хүмүүс бол ингээд асууж байгаа хүмүүсийг их үнэлмээр би ингээд 3 сар ингээд хоол идсэн чинь би ингээд нэг сайжирдгүй би ингэж оролдож үтсэн те. Тэгээд одоо би яах вэ гэдээ асуувал нэг ондоо штэ те. Тэгэхгүй яг юу идэх юм тэгээд юу идвэл яг чамшиг болох юм те гээд ингээд асууж байгаа хүн чинь ингээд бэлэн юм хүнээс хайгаад байна шүү дээ. Тэгэхээр манайхан яг ингээд энэ спорт гэдэг чинь бас ингээд зөвхөн төмөр өрхтөө биш ингээд асар их мэдлэгтэй мэдээлэлтэй өөрийгөө ингээд бие мэдэрдэг те нарийн мэдрэмжүүд амар хэрэгтэй спорт. Тэгэхээр яг л наач шүү дээ. Тий, магадгүй хэрлэнгийн иддэг хоолыг идээд бакихгүй байж болно шүү дээ.
Оо яг үнэ. Магадгүй чиний систем, чиний бие организм хийхэд тохирдог дасгал иддэг хоол гэдэг чинь бас тустай байгаа тий. Тэгэхээр та нар өөртөө сайн судлаарай. Тэгээд асуухан байвал бас манай Хэрлэн бас хариулаад өгөх бах. Би Instagram-ыг бас бичээд оруулчихна. Тэгээд одоо Хэрлэнгийн Монголд одоо шүтэж явдаг шүтгэн цааш. Үлгэр дуурайл авдаг ямар тамирчин байна? Одоо Men's Physique-с тэгээд Classic-аас бас bodybuilding ангиллаас Ингээд салгаад хэлчихэр чинь бас яг тийм олон бол байхгүй надад. За. Яг зөв хүн талаасаа таалагдаж явдаг бас нэг ганц хоёр хүмүүс байгаа. Одоо манай нөгөө ах нар ганц зураг мистер одоо багшигаа шүтэж явахгүй бол одоо алдсан болно. Эдрийг л гаргаж ирсэн багш маань Монголын мистер одоо Монголын 4 удаагийн мистер ганц зураг багш маань. Тэгээд одоо манай нөгөө дууг яах вэ штэ хөгшин мастер одоо энэ жил чинь хэдүүлж байгаа юм бэ 50 67 он гэхэр чи дууг яах байна. Дууг яах бас айгүй гоё сэтгэл надад зөндөө гаргаж ирсэн дэлхийн аврагт явахад ханд уу яаж ийн нэтрээ гээл. Дууг яахыг бас маш их хүндэлж явдаг. Тэгээд Менсэс манай нөгөө жижиг лаг байх шүү дээ. Тий, протеин минь. Тий. Айгүй өөр хааштай. Бид чинь бас нэг 4-5 тэмцээн цуг явсан юм аа. Тэгээд байнга л нэг өрөөнд орно. Нөгөө ахын дөө яаж ийн нэтрээ гээл. Тэгэл ингээд боломжтой бол уураг муураг өгөөл би ч нөө фарм нутришнд ороогүйсэн. Яг тэр заалнаас нь бол би бол төлсөн биш дээ. Яг нэг заалны хүмүүс бол биш. Яг нөгөө тэмцээн оролдоонд яваал ингэж танилцж ийсэн. Өртлөө бас айгүй гоё сэтгэл гаргадаг. Байнга ингээд юм ханд өвлтгөл дэжгүй нэг ингээд хүн мэдэгддэж штэ нэг гэл нэг гоё байна да гэл тий. Яг надаа бас яг нэг тийг санагддаг хүн бол манай лавгаах байна. Тэгээд яа миний одоо ганц багш шүү дээ. Яг над дээр ажилладаг. Намаа гаргаж ирсэн. Чинзаах маань байна. Тэгээд эдрийгээ л одоо хамгийн түрүүнд л юм. Зөв. Тэгээд бас тий Хэрлэнгийн би ингээд айгүй ухаантай барьчих гээд байна. Яг дүүтэй яриад ам алдчих. Айгүй ухаантай барьчих гээд байна. За гадаадын тамирчдаас харж явдаг тамирчид ямар тамирчид байна? Ерөнхийдөө бас надтай энэ төстэй ч юм уу те би нэг хэдэн жилийн дараа бол яг иймэрхүү болчиход бол бид өөр бол ойролцоон байна да. Эсвэл те за энэ тамирчин бол үнэхээр гоё. Би яг л ийм болно те. Тийм тамирчид байна уу? Бага штэ. Одоо нөө юу вэ штэ? Фил хийх. Манай фил ахмаа л гэдэг. Харин тий фил ахмаа нь. Энэ жилдээ үнэхээр байхгүй байсан юм а. Яалтч бүр амар юу байсан те. Угаас нэг жил тэмцээнд ороогүй гэхэр чи тэгэл форм бол муутай л байгаа шүү дээ. Тийм. Тэгээ яалтчгүй нөгөө нэг өстө нэг фэн болохоор бол төрүүлнэ л гэж өстө амар дотроо бодож ирсэн. Тэгэл яалтчгүй л төрүүлэхэр байсан л да. Филийг бол үнэхээр хүндэлж явдаг. Бас мундаг тамирчин. Дэлхийн одоо Мистер Олимпийн 7 удаагийн авраг бас домог яах зүгээр тэр жим юу лээ ямар генерашн нэлээ нөгөө кино байна штэ. Тий. Тийм тэрнээс болоод л жоохон нөгөө нэг Кайгреник сайн болгоод филиг муу болгоод л юм тэгж ойлгуулсан юм шиг байлээ. Маст нь. Тэг яг тэр ингээд одоо тэр сошиалор ингээд гаргадаг пост ерөнхийдөө сториноос нь би бол ингээд хараад тахтал филиг яг л жинхэнэ ясны л тамирчин гэж яг хүндэлж явдаг байхгүй. Үнэхээр мундаг хүн байна даа л гэж дотроо бодож явдаг. Тий одоо тэгээ нөгөө классик ангилт дүүн гадагшаа өрсөлдөн гэж тэр тооцоолоод байгаа. Ер нь бол body angle бол хэцүү шттэ. Айгүй олон жил болно. Доотл нь 20 жил болно шттэ. Ер нь тэр тайзанд босгож. Тийм тэгэхээр хамгийн эхлээд бол классик ангиллаараа ер нь нэлээд сайн топ тамирчин болох шаардлагатай болоод байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг энэ жилийн одоо 2 дахь төрүүлсэн Крис Бамстед гэж залуу байгаа шүү дээ. Сибом. Тий. Тэр залууг л өстой янзтай гой залуу юм болж бодоод байгаа шүү дээ. Яг гой нэг тийм классик биттэй. Яг биенийхэн энэ төр пропорц нь яг л нэг тийм гой классик
Яг инэрхүүл ингэж булчингаа ингэж гоё хөгжүүлж яг ийм л болно доо гэсэн одоо ойрын зорилго гэх юм бол яг л тийм байна да. Яг л тэр залуу шиг л гоё өв тэгш хөгжүүлнэ гэж бодож шүү дээ. Тэр жилийн дотор бас амар болсон байлээ тий. Яг өнгөрсөн жилийн авраг болсон зургийг хараад энэ жилийнх нь харсан чи юу вэ бүр амар өөрчлөгдсөн байл шүү дээ. Тасарсан байгаа шүү дээ. Тэр бүр дасархаа хинч бүр ойртохоргүй байлаа бүр амар байлаа. Тий 96 оных гэлүү 95 оных гэсэн шүү дээ. Оо тийм үү. Тий шүү дээ. Зөө амар шүү дээ. Тий манай үеийнхгүй тэр чи. Тэгвэл араас тасарсан гарч ирсэн залуу байхгүй. Тий амар байлаа. Гол нь энэ улс их орон гэд эн чинь бас их нөлөөлөд байна хаа. Бас нэг шүүлтэн дээр нөлөө ороод байна. Үгүй ер нь энэ хөгжилд бодит спорт. Тий. Манайс ч зарим юмнууд маш их дутмаг байна шүү дээ. Мэдээллээс хол. Дээрээс нь ажиллах яг бидэртэй ажиллах яг тэр төвшөнд аваачих тийм хүн байхгүй. Ер нь л байхгүй. Яг хөө байгаа гэвэл манай нэг 90 оны одоо манай ах нар байна шүү дээ. Яг ясван дээр бол манай ах нар чи яг тэр тайзан дээр яг зогсож үзээгүй мэдхгүй. Тэр байтга одоо өөр жижигхэн тайзан дээр ч медаль авч үзээгүй шүү дээ. Яг үнэхээр бол айгаа сүлд намайг ярихлах. Гэтэ энэ бол үнэн л дээ яг үнэн. Тийм болохоор бас яг манай хүмүүсийн туршлага одоо практик нь бол байх. Яг булчин ойлгосон тэр олон жилийнхэн дадал туршлага. Гэтэ тэр нөө шинжлэх ухааны талаас юу ах зүйл нь бол тутмаг гэж би бол ойлгоод байгаа. Зөв. Угаасаа л ойлгомжтой л доо. Бид нар бол ингээл яг л хараал яваад байгаа шүү дээ. Ам дамжин яриагаар явал за ингэдгийн гэсэн тэгдгийн гэсэн тэгээд нэг гайгүй хилтэй нэг юм хэлж өгдөг те заримдаа. Тэгээд зарим нь бол хэлж өгөхгүй шүү дээ. Тэгэхэд энэ яг гадаадд бол ингээд яг бүр шинжлэх ухаан болоод тухайн оны бүх биеийнх нь бүтцээр ажиллаад те. Одоо тэгээд баг ингээд нэг юм төхөөрөмж рүү оруулаад бүх тэн дээр л юм нааж агаал үзчихээс за энэ биеийн юм байна. Одоо ингэж хоолыг ингэж тохирол ингэ тэг гээл. Тэгээд бас яг энэ хөгжил бол яг монголчууд ингээд хурдтай сайжирж байгаа ч гэсэн яг дараагийн төвшөнд очиход бол одоо тамирчид бол бүгдээрээ үзэхэд бол асуудал алга. Гэхдээ мэдлэгийн хувьд бол тэгээд яг энэ асуудал тийм баг хамт олонний хувьд бол яг ч аргагүй дутж байгаа юм л та тий. Яг яалт ч мэрэгжлийн хамт олон байхгүй байхгүй. Тоогоос ингээл гадагшаага ингээл том мистер олимпиад чи ингээл очиод үзэн штэ. Тэнгүүт чи ингээл нэг тэр чин одоо ингээд тэр тэмцээнд оролцохын тулд эрхээ авсан том тамирчид байгаа штэ. Муу тамирч нэг ч байхгүй. Тэгэхэд тэр хүн болгон л одоо ингээл нэг ангилд орж байгаа Open Pro-д орж байгаа одоо тэр бодилдингийн Open Pro-д орж байгаа тамирчид гээл тэр чин 70 хэдэн тамирч юм байгаа штэ. Ингээд хуваагдал. Тэгэхээр тэр 70 хэдэн чинь бүгдөө багтаага ирд юм бэл ингээл бүгд ингээл тусдаа хүнтэй. Зарим нэг нь бол ингээд яг хуу ганц нэгээр гараад ирсэн залууч тий. Одоо ингээл фильмэл ингээд том аврагуудыг харах чинь бүгд л ингээл цөөнх барьдаг хүн нь тусдаа ингээл бүр амар сүртэй байд юм билий. Тэгэхээр ингээд зураг мөрөг даруулах гал ойртонгоч зүгээр баг нөө хамгаалагч нар юу аах нь холгол хийх юм л шүү дээ. Тэгэхээр бол одоо яах ч аргагүй яг ингээд бодибилдингийн хөгжлийг цааш нь дахиад нэг шат ахиулъя гэвэл гадаадаас гоё мэрэгчлэнүүд авчираад сургалт хийгээд те тамирчтай илүү одоо чадварчуулаад ингэж явах юм бол Монгол тамирчид бол одоо бол Аз дэлхийдээ бол бас айлгдаг болчихлоо шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр бас дараагийн түвшинд очихсоо тэгээд одоо ингээд бас нэг зүгээр ингээд нэг золиос болж байгаа үе байгаа байхгүй юу? Спортын золиос болоод хоцорж байгаа. Тэр хүмүүсийг ч гэсэн ингээд мэрэгжлийн гадаадаас хүнтэй авчираад ингээд болохгүй чиний бие чинь ингээд явахгүй чиний генетикч биш байна гэд хэлээ зүгээр ингээд тайвшруулч юм санагдах. Тэгэхгүй ингээд зүтгэлээ ингээд нүдэн дээр ингээд бүр ингээд золиулаад байдаг хүмүүс байдаг байхгүй. Тэгээ хэлээд ойлгохгүй. Үнэхээр дуртай. Тийм хүмүүсийг ингээд ялгаад салгаад өгчвөл бас их амар үдий. Амар бахал гэж би бодоод байгаа одоо. Бас тэр юм чи бас цаг хугацаа, хөрөнгө мөнгө, амьдралынхаа бүх юмыг зориулж байгаа шүү дээ. Харин тийм яг үнэ яг л тэрийг л ярьж байгаа хгүй. Тэр үний эрүүл мэндийг л бодож байгаа хгүй. Хэрлээ одоо хэдэн онд мистер болно гэж зорж байна.
Сая бол өнгөрсөн жил бол 20 онд бол мистер болохын төлөө үзлээ шүү дээ. Жингээсээ бол дээдлийн 80 нэмэх 80 орсноо хэглээ. Хэдд орсон бэ? 80-д орсноо. Юу энэ жил нэмэх 85 гэж чинь гарсан. Тэрнтэн зоргоох төрүүлсэн. Тэгээд нэмэх 85, хасах 85, тэгээд 80 явахгүй. Дээдл чи одоо 2 жим байгаа юм байна зөв. 2 жим байгаа тийм. Дээдлийн яг чиний дээдл ахын авраг боллоо. Дам гэдэг нэг ах байдаг шүү дээ. Тий. Тэгээд айгүй сонио. Яасан. Дам бах классикт ороод надаа ялагдчихгуудаа миний дээжинд ороод төрүүлсэн байхгүй. Тэгэхээр чи ер нь бол тэгээд хасахт 85 дол авчихл юм байна шүү дээ. Яг тэгж амар нэг томроод яг тэнд чинь нэмэх 80 хасах 85-д чинь Бааках орсон, Баатрах орсон, бас эвгүй хүмүүс байна шүү дээ. Баатрах Баатар бүр амар байсан шүү дээ. Тэр чинь өнгөрсөн жилийн тэр нөгөө юу чинь ингээд амар мапантай болчлаа гэдээ бас нэг хэсэг нэр яваадсэн шүү. Баах юм болоодсэн шүү дээ. Тийм. Тэр талаас нь сонирхол гэж яахгүй дүү. Тийм. Би яг тэр Баатрыг харсан. Баатар бол бүр амар форумд орж ирсэн. Танк шиг байсан шүү дээ. Тий, амар орж ирсэн. Тэгээ Ирланд одоо хэдэн жил байна гэж бодож байна. Хэдэн жилийн хизээ мистер гэж зорж байна. Дүүн одоо ер нь удахгүй л гэж боддог шүү дээ. Них амар удахгүй. 22 3 жилдээ. Гэхдээ хамгийн чанга өрсөлдөгч чинь тэгэл багш л биш дээ. Зөргөх л биш дээ. Ганцэргэх нэг ийшээ явчих та. Ахлаа үрээдэр залуу үедээ одоо боломж олох ганц удаа гэл. Тэгээд айн гэж юу авахтаа тэгэл аврагыг даавж авраг болд юм чинь тэгэл хөдөлмөрлөөл тэр зөргөхийг ялж ийн гэдэг чинь би үнэхээр л бүр ахчин өшөө сайжирч ийн өөр төвшөнд очиж ийн л гэсэн үг шүү дээ. Ихгүй дүүн эрт ханчих юм бол бас эрт мистер болчих юм бол ингээд за одоо Монголдоо инээтрэ гэж тэгчих юм бол бас нэг жоох амжилт ухарчин гэж бодоод байгаа байхгүй. Зөв шүү дээ. Амар хэрэгтэй. Өөрөөр бүр амар интенсив Уцаа нэг дараад байна уу? Яг яриач бүр цаашаа орчлоо. Тийм үү. Тийм. Одоо яж нь. Одоо зүгээр болчих. За ингээд өнөөдөр Ирлэнтэйг айгүй гоё ярилцлаа. Тэгээд бас дүүтэйг ингэж удаан яриаггүй бараг 2 жил болсон байна. Тэгээ ямар ч маш олон амжилтуудыг гаргалаа. Бас мундаг байна. Яг энэ одоогийн насн дээр энэ амжилтуудыг бүтээн гэдэг бас тийм амаргүй зүйл. Бас тэгээд бас маш том одоо албар руу бас ингэж хүч төрээд ороод одоо ингэж жилийн дараа бас удахгүй Монголын цагдаагийн офицерын бүрэлдэхүүнд ингээд ороход бэлдээж явж байгаа. Дүүдээ бас цаашдынх нь урлаг спорт мөн одоо карьерийн хувьд бас хамгийн том амжилтуудыг хүсэж байна. Тэгээд сүүлийн одоо минутыг хэрлэн дүүдээ үлдээ. За баярлалаа. Тэгээ бас амруултахаас бас хүүхд тоохосоо үлгэрж авч ирсэн. Одоо цаашдаа ч ихсэн авахулна бас ингээд мундаг ах нартай авахар чинь өөрийгөө ч ихсэн ингээд үнэлэх үнэлэмж цаашаага тавих зорилго хүртэл бас өөр болт юм бэлээ. Өөрөө цөөс ихсэн юмыг харж эхэлт юм бэлээ. Тэгэхээр бас ахтаа бас маш баярлж явдаг. Зөндөө олон зүйл төр бас баярлж явдаг. Бас ингээд ах шигээ болно гэж хүүхдөө хасал мөрөөддөөс одоо ингээд мөрөөдлөх өвзөрөөс хатгацсан хичээж юм. Тэгээд одоо намайг ийм сайхан өөрийнхөө хийж байгаа подкастэнд өөрж оролцуулсан ахтаа баярлаа. Тэгээд ирээдүйд сайхан ирээдүй хэдүүлээ бүтээнэ. Бүтээгийн төлөө ингээ хичээнэ. За эрүүл утга шиг тэгээд бас гэр бүлийнхэндээ бас мэд хүргээрээ. Тэгээд удахгүй тэгээд баяртайгаар уулзъя гэж эрүүл тавиад энэ подкастад өгсгөө дөө. За баярлалаа. Тэгээ Монгол ирэхээр нэг сайхан уулзнаа. Тэгнэ нэг гоё өгтлээ нэг инээнэ хэлээ. За баяртай дүү сайхан ураарай. За баяртайгаа амжилт хүсье. Хичээл номонд нь амжилт хүсье. За баярлалаа. За